За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө бичлэгээр заслын зөвлөгөөг сонирхуулъя. Тэгээд ингээд өөртөө ламбо биш эсвэл ингээд өдөр алган ламбо дээр очиод заслаа хийх боломжгүй байгаа. Тим хүмүүстэй зориулж байгаа гэх юм уу да. Ихэнх хүмүүс чинь ингээд 9 сарын 7 8-нд ингээд заслаа хийчихсэн те ирж байгаа 9 сарын 22-нд ингээд нар эртэлтийнхаа бас заслыг хийх гээд ингээд хүмүүсээ товолжчихсан ингээд байгаад байна шүү дээ. Гэтэл цөмөөрөө яах юм бэ? Ялангуяа би ч ингээд бас өөрөө ингээд гадаадд байгаа те ингээд яваад очихлаа бөө маань яг одоо энэ хотод маань бас нэг тийм илбэг биш байгаад идэг. Тийм цаг байхгүй хичээл номтой байгаад идэг. Тэгээд надтай адилхан хүмүүс зөндөө байгаа штэ гэж бодлоо. За тэгээд мэдээж зөндөл байгаа юм чинь цөмөр заслаа хийл да тийм үү. Тэгээд ямар засал хийх вэ гэхээр одоо яг ингээд өмнөх бичлэгээр оруулсан штэ. Ирж байгаа одоо 9 сарын 22-нд болж байгаа нар хэртэлтийн яг тэр өдөр маань болохоор геометрийн төрсөлтэйгээр одоо гариг хоорондын айгүй гоё энерги холбоос бид нөлөөлнө гэд тэ. За ингээд би ардаа ингээд зурчихсан бэлтчихсэн байгаа. За одоо эндээс ингээд харж олно. За эндээс юу харж олж байна вэ гэхээр ингээд нар маань, сар маань, тэ бууд гариг маань хаашаа эсрэгцэлтэй байна уу гэхээр одоо энэ ахгүй юу? Нар сар бууд гариг маань охины ордоос эсрэгцэлтэйгээр санчир болон далааван гариг руугаа одоо ийм зөрчлийн холбоос үүсгэнэ. За тэгэхээр цөмөөрөө ингээд яагаад энийг гоё гэж байгаа юм бэ гэхээр ингэж байгаа ахгүй юу? Энд дэр би дахиад нэмж тайлбарлахгүй болохгүй. Энд чинь ингээд дан ганцхан яг энэ нөлөөлөхгүй байхгүй юу? Дахиад өшөө байгаа. Тэр өдөр чинь нэлээд олон дүрс гараад олон дүрс дундаас яг зурхаад хамгийн чухал, хамгийн томыг шууд ингэж авч үздэг юм байна. Тэгэхээр тэр өдөр яаж яана гэхээр нөгөө нар сар 2 маань яг ингээд бидний те ирээдүйд очих карма руугаа одоо ингэж чиглэлчихсэн. Өөртөө өнгөрсөн карматайгаа одоо энд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр өнгөрснөөсөө сурсан юмнуудаа бити мартаарай. Өнгөрсөнд юу сурсан, юун дээр алдсан те эсвэл одоо ингээд юг одоо хийх гэж байгаа болчихсон. Ялангуяа яагаад болчихсон гэж ярьж байгаа гэхээр бидний санчир гариг болон далааван гариг бүгдээрээ ингээд ухралттайгаа байхгүй юу? Дахиад сэтг, дахиад холыг хар гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд эднэр маань болохоор урагшаа чиглэх ёстой. Гэхдээ балансыг бариарай. Бити нэг тал руугаа хэлбэгээрэй. Бити хуучнтайгаа зуралт гэхдээ бас хит ирээд рүүгээ явах гэж байхдаа хуучнаасаа олж авсан тэр туршлагыг тэр мэдлэгийг бити мартаарай гэдэг байгаа. Бити орхиорой гэдэг. За тэгээд яаж ийнө гэхээр одоо яагаад энэ одоо бити ингэрэй гэдэг байгаа энерги яагаад гоё юм бэ гэж яриад байгаа гэхээр энэ цаанаасаа геометрийн зураг маань болохоор одоо ийм хоёр том энергиэс бүтэж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор энэ ингээ B6 гэдгийг энэ болохоор том triangle гэдэг байхгүй юу? Яагаад өгөө гэхээр бид нарыг те сайн сайхан зүйл хүлээж ийн. Одоо өөрт чинь те бурхны бэлгийг өгье. Зүв ингээд өөрийгөө аваад яваач гэж байгаа байхгүй юу? За энэ ингээд сайхан юм байгаа. Гэхдээ балансыг барь. Заавал баланс барь гэж байгаа байхгүй юу? За тэг цөмөрөө ойлгочлаа штэ. За юмны балансыг барих юм байна. Өнгөрсөн ирээдүйн хоёрын тэнцвэрийг олж явах юм байна гэд. За санчир гариглуугаа ингээд зүрчил үүсгэжингууд цөмөрөө ингээд юу бодох вэ гэхээр үнэн бай. Бити хуурмаг бай. Алдаа хаана гаргасан, хаана худал байсан тэрийг засаа залруулаа гэж байгаа. За далааван гариг руугаа эсрэгцэлтэй олчингууд цөмөр яах вэ гэхээр за яг үнэн бодоод байна уу? Хуурмаг зүйлийг мөрөөдөд байна уу? Мөрөөдөл чинь яг жинхэнэ юм уу гэж асуугаад байгаа. Яагаад вэ гэхээр өмнөх бичлэгээр оруулсан шүү дээ. Охины ордод болж байгаа шүү энэ хэртэлт. Охины орд болохоор яадаг вэ гэхээр одоо би түрүүчийн удаад болохоор гэрээ цэвэрлээ, юм цэвэрлээ гэдээсэн шүү дээ. А энэ чинь зүтгэх ёстой байдаг. Өшөө дээрээсэн энэ чинь юмыг яг одоо ингэж системчилсэн нэг нэгээр нь ингэж бүр ингэж шат чатаар нь ингэж маш нарийн харсан юм ажиллагаатай зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр энд яг хоосон мөрөөдөж юусоо болдоггүй. Заавал хийх ёстой байдаг бодит зүйлийг харж явах ёстой байдаг байхгүй юу. Тэгэхээр бас энийг бас айгүй зөв одоо ингэж юу яах хэрэгтэй, бодох хэрэгтэй. За тэгэн гутаа цөмөр ингэж байгаа. Заслын зөвлөгөө нь ямар байх вэ гэхээр цөмөр яах вэ гэхээр эн чинь ингээд өөрөө цаанаасаа яг ингээд завин дээр гарсан ингээд том далбаагаа ингээд цөмөрө чигдүүлж байгаа ийм том гоё дүрс зурагтай ирчин баггүй юу. Тэгэхээр заслын зөвлөгөө цөмөрөө өөрсдөө ингэн за нэгдүгээрт агаарт гарна. Агаарт гараа залбирнаа. Эсвэл гол устай газар байгаа бол гол усныхаа дэргэд бас залбирнаа. Ингээд нэгтгэхэд залбир шүү. Хоёрдугаарт нь яаж болох вэ гэхээр цөмөрөө зав хийж болно. Заваа дээр нь яг гоё юм гоё те далбаа гэж хийгээд за тэгээ далбаандаа шившин. Ийм зүйл хүсэж байгаа учраас ийшээ минь зөв явуулж өгөөч гэд гуйна. За салхинасаа цөмөр юу залбирх вэ гэхээр
тэр одоо хүсээд байгаа зүйлийн те одоо жишээ нь ингээл да охины орд орчихсон байгаа учраас одоо өвчин зовлон ирэх гээд ингэж бодъё. Тэнгууд юу гоох вэ гэхээр өвчин зовлон зайлуулж өгөөчгээд одоо салхинасаа залбирч гуйд тэр салхимнтэй энэ над миний биед байгаа энэ өвчин зовлон арилгаад өгөөч гуйж гин гэдэг үнэн голоосоо хүсээд салхиныхаа дэргээд ингээд зогсно. Тэг ингээд бие чи ингээд салхи илбээд өвчний чинь холдуулж байна гэж одоо яг ингээд өөрийнхөө оюун санаагаар өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй байхгүй эрчим хүчийг энергийг одоо аавраа гэсэн. За тэгээ завин дээр хэрвээ ингээд те завиа зураад завиа ингээд бүр ингээд хийгээд далбайгаа хийцэн байх юм бол өөрөө тэр далбайгаа ингээд үлээгээд салхин болж тэгээд өөрийгөө айгу сайхан өрөөн тэр ингээд далбай руугаа өрөөн гэсэн үг яамаар байгаа хайшаа чиглэмээр байгаа гэдгээ. Тэгээ ялангуяа ингээд бүх юм руу ингээд чиглэхгүй штэ. Тодорхой нэг бидний ингээд орд болгон дээр чиглэх ёстой чиглэх одоо шаардлагатай асуудал үүссэн юм энергиуд байгаа. Би өмнөх бичлэгүүдээр оруулж исэн. Одоо охины ордод одоо ийм асуудлууд ингээд энэ ордуудад байгаа шүү гэд. Тэгээ үдсэн байх юм бол тэр бол яг тэр ордуудад дахин тавтагднаа. Тэгээ тэрийг ухраагаад нэг үзээрэй эсвэл би боломжтой байх юм бол дахиад нэг удаа оруулах гад үзье. Оролтын нөгөө сурж байгаа болохоор завсар зай байх нь. За ийм байгаа. Тэгэд энэ заслуудыг бүр цөмөөрөө тэ 22 хүртэл заавал хийвэл маш хэрэгтэй байхгүй юу? Энэ тэнгэр дээр гарч байгаа энерги чинь ирээдүйд бидний хамгийн доод нь 6 сардаа тээгдэх ийм сайхан эрчмийг 100% биднэрт ингээ шингээж байгаа эрчим учраас бид нар гайг эрхэстэйгээ холбогдоод тийм үү ирж байгаа эрчмийг аягүй сайхан өөрсдөн дээр буулгаад дэлхийн ээж дээрээ одоо ингээ те бас ингээ гуйж штэ дэлхийн ээж дээр гэдэг чинь бид нар салхиндаа залбирж гин тийм үү гол усныхаа дэргэд ингээд өөртөө сайхан шивчээ залбирж гин тэр сайхан завиа гараараа хийж гин бидний бүх хүсэл мөрөөдөл чинь ингээд энергиээр дамжаа тэр зүйлэр хийгдээд дэлхийн ээжтэй ч гэсэн цөмөөрөө ивэгдэж байгаа. Тэгэхээр бас дэлхийн ээжтэй бас сүултэнтэй талархъя дэлхийн ээж минь те ингээд хүүхдээ охиноо хүүгээ авралтаа аваарэ инрэлдээ багтаагаарэ гэдээ бас ингээд залбирж яах хэрэгтэй цаг хугацаа байгаа. 9 сарын 22 хүртэл энэ зөвлөгөөг бас хийгэрээ хийвэл нэмтэй шүү гэж одоо бодож байна. За тэгээд цөмөөрөө сайхан өөртөө өрөөй энэ далбаан доор те өөртөөгөө тэр салхиар сайхан чиглүүлж байгаа тэр замууд минь бүгдээрээ сайхан байх болтугай. Бид нар бүгдээрээ те маш зөв эрүүл инх мэд бүгдээрээ байх болтугай. Бидний хүсэл мөрөөдөл те айгүй зөвөр хүнт ингээд гай болохгүйгээр ингээд сайхан ирээдүйдээ ингээд те одоо хүрх болтугай. Та бүгдэнд нас ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр тэгээд дахин уулзцгаая. Баярлалаа. Баяр та.